Сайн байцгаана уу хоньны ордныхоо 2025 оны 4-р сар загсны ордонд орж хоньны ордны анхны гэрээр дамжин өнгөрнө. Энэ нь таны эрч хүчийг нэмэгдүүлж сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгахад туслана. Эрсдэлтэй нөхцөл байдалд орох үед өөртөө итгэх итгэлээ хадгалж шийдвэртэй алхам хийх нь чухлаа. 25 оны 4-р сарын 14-нд сарны хэртэлд таны сэтгэл хөдлөл дотоод мэдрэмжинд нөлөөлж өөрийнх нь амьдрал шинэ сэтгэлдлүүдийг бий болгох магадaltaй байна. Энэ үед өөрийгөө эргцүүлэн бодох, дотоод ертөнцөө ойлгох, өнгөрснийг дахин дүгнэхэд тохиромжтой байх болно. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахад анхаараарай. 25 оны 4-р сард таны мэргэжлийн амжилтанд шинэ боломжууд гарч ирэх боломжтой. Гэсэн хэдий санхүүгийн асуудалтай холбоотойгоор эрсдэлтэй хөрөнгө оруулахаас зайлсхийх нь чухлаа. Энэ үед хийсэн шийдвэр нь урт хугацаанд амжилттай байж таны мэргэжлийн нөхцөлд хувь нэмэр оруулах болно. Танд эхлэх шинэ төсөл бизнесийн боломжуудыг нээж өгөх магадaltaй. 4-р сард гэр бүл болон хайр дурлалын харилцаанд тодорхойгүй байдал үүсэх магадaltaй. Энэ нь харилцааны гүн гүнзгий ойлгоцол хүндлэл шаардлагатай гэсэн үгээ. Таны харилцааг илүү ойлгомжтой тайван болгохын тулд анхааралтай байх нь зүйтэй. Сэтгэл зүйн нээлттэй харилцаа үүсгэх нь чухлаа. Гэр бүл хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөж дотроод үнэлт хийж болох юм аа. Эрүүл мэндэд анхаарах шаардлага гарч байна. Энэ сард стрессээс зайлсхийх, амралт авах шаардлагатай. Сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндийг дэмжих үйлдэлүүдийг хийх нь чухлаа. Хэд их ачаал стресс таны сэтгэл санаанд нөлөөлж эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй. Иймд илүү их амарч тайвширч өөрийгөө эргцүүлж 4-р сард дотоод ертөнцөө таньж өөрийнхөө хүсэл зорилго амьдралын утга учирыг олж харах боломжийг олгоно. Энэ нь таны амьдралд хэрэгтэй шинэ зүйлсийг авчрахад туслана. Бодлоготой бай, санхүүгийн болон харилцааны шийдвэрүүдийг авч байхдаа нэг бодож тунгааж яарсан шийдвэр гаргахаас зайлсхий. Эрдэм шинжилгээтэй бүтээлч арга барилаар асуудлыг шийдвэрлэх нь чухлаа. Энэхүү дэлгэрэнгүй астрологийн таамаглал нь таны амьдралд болох өөрчлөлтийг илүү наривчлсан байдлаар харуулах зорилготой юм. Танд контент маань таалагдж байгаа бол лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.